Та надаа нэрээ ажлынхаа менежер болсон гэдгээ бас ерөөсөө хэлээгүй юм байна. За би дөнгөж сая ажиллаад хараад явж гин. Тэгээд ажил дээрээ байжсэн чинь манай хоёр их чи ирэнгүүтээ надад юм хөөрхөн цэцэг тэгээд миний дуртай брендийн шоколадтай хамт бэлэг өгөөд сүрприз ярьсан. Баам хөөрхөн. Тэгээд би одоо яах гэж байгаа вэ гэхээр өснийхөө өнгийг өөрчлөх гэж байна. Миний өс нөгөө хурмынхаа өмнө би өсөө бодуулсан. Тэгээд ингээ бүр ургаад бараг тал нь өсний өнгө нь хар болцсон. Тийм болохоор энд нэг үсээ засуулдаг хүсчин дээрээ цаг авцсан. Тэгээд тэр лөө явж гин. Өнөөдөр ажил 5-аас тарсан. Одоо энэ Австралид ерөнхийдөө сэрэг хүн болох гоо. Гэхдээ өнөөдөр яг гой цаг агаартай өдөр байна. Тэгээд манай ажлаас нэг 20 минут алхаа байдаг гинэ. Тэгээд тэр хүсчин рүү очиж үсээ бодуулах гэж юм. Миний ус одоо ийм байна. I've been better than 16. Thank you. I'm good. Өглөөний мэнд. За өнөөдөр гэрээсээ гараад ажилдаа явж гин. Гадаа амар гоё нүчигдэр бороо орсон байна. Амар гоё цаг агаартай байна. Би нэрээ ингээд мачагаа хийгээд аваа явж гин. Ажил руугаа өглөөдөө ийм ногоо мача ууж байгаа. Өнөөдөр орой яах гэж байгаа вэ гэхээр нэрээ би хоёр найзтайгаа хамтдаа пажама пари хийж байгаа. Тэгээ манад пажама пари хий гэж ярьсан. Тэгээ миний ажил 7-оос тарна, 7-оос тарчаад юм бэлдэж амжихгүй зүгээр ингээ гаднаас тейк авей хийгээд тэгээ гэртээ гоё хамтдаа нэг орой хамт байгээ. Манай хүн яагаад гэвэл өнөөдөр орой ажилтай. Тийм болохоор би ганцаараа гэртээ байжснаас гээд на Сингапур хамт явсан. Хоёртойгоо уулзах гэж байгаа ойрд юусоо уулзаагүй уудсан байна. Бас Мельбурн хамтдаа илсэн юм байна. Тэгээ тэрнээс хойш яг тэгэж тухтаа уулзаж амжаагүй. Тэгээ тэр хоёртойгоо уулзах нь байна. Энэ подолк болохоор Дорийн pop-up нэг жил 2 жилийн өмнө болж исэн. Тэгээ ингээ цаанаас нь бид нарт юм Dior гэсэн бичгтэй юм подолк өгч исэн. Тэгээ би нөгөө одоо пижак өмсөж байгаа болохоор дотор нь юм цагаан юм уу харангийн подолк өмсөх ёстой. Тэгээ энэ цагаан подолк аваад өмссөн байна. Чай өгсөн юм аагүй шүү дээ. Юу аа би? Яа. Яна яас хөөх юм бэ баярлаа. Өөрсөндөө юм аав юм уу? Оо яас хөөх юм бэ баярлаа. Яг гоё юу хийж ах чам. Анголотой найзаа. Чиний яг дуртай яа. Ямар гоё юм бэ? Oh my god. Тийм биз дээ. Баярлаа. Оо яс хөөх юм. Ста nice. Your boys. Анх амьдардаг байсан газрын Солонгос олын газар. Жими хийж гин. Би махшаарж идэх чинь ажилдаа явахаас өмнө. Би өглөөний цайгаа уух гэж байна. Нөхрийнхээ аяганд хийжиж өөрийнхөө аяганд хийчлээ гэж бодсон чинь. Энэ болохоор ясны шүлбийн юм ясны шүл уугаад бас хөөх удаж байгаа. Бүх юм сайн. Би өглөөний хоолндоо стейк шарж идэж байна. Угаасаа өглөө сайн юм идсэн байхад өдөржингөө гайгүй дээ. Өндөгтэй. Би таны цагаараа байна. Дөнгөж нэг хэмбап идчихэд одоо уух юм аа хүлээж байна. Тэгчээд ажилдаа орноо.
Өнөөдөр тэгээд манай өний төвсөн өдөр би бол крүүсэн дээр хамт хоёр динер идэх гэж бодож исэн баггүй. Тэгсэн чинь манай яах юм бэ? Дараа нь хүмүүстэй хамт тэмдэглэегээд. Тэгээ өнөөдөр бид хоёр төвсөн өдрөөр нь зүгээр даруухан би амарч исэн. Торта авцсан. Тэгээд одоо манай өн тэкэвэй авч идээд гэртээ хамт гоё кино үзээ бай гинэ. Би угаасаа маргааш өглөө 6 цагаас ирээд ажилдаа тэгээд одоо чикен авч дуртай чикнийг авах гэж тэгээд намайг ирж авах гэсэн. Явж гин. Өглөөний мэнд цаг одоо 5:30 болж байна. Энд жоохон сэрүү орцсон. Би одоо ажил руугаа явж байна. Өнөөдөр манай ажил дээр одоо Францаас хамгийн том төвдиороос нь одоо ажиллаа шалгах гад бүх сторуудаар Сиднейд байдаг диорын дэлгүүрүүдээр орж ажилтаа танилцсан. Тэгээд хүмүүс манай ажлынхан тэрэндээ бэлдээд ингээд дээд том head office-оос биднэрт нэг өдөр одоо цэвэрлэх юм нөгөө контра бүтнээр нь цэвэрлэх юм хуваар гаргаж өгсөн. Тэгээ тэрэн дээр нь яг менежер нь өөрөө болохгүйгээд манай контриг 6 цагаас эхэлж цэвэрлэх тийм хуваартай байгаа. Тэгээ би одоо 6 цаг гэхэд ажил дээр очих хэвээр гэрээсээ гараад явж гин. Одоо ажил дээр очиод өнөөдөр эрт эхлэн ганцаархнаа манай ажил чинь дэлгүүр чинь 9:30-аас онгодог байхгүй. Тэгээ 6-аас очиод намайг эрт эхлээд өнөөдөр эрт тарчаараа гэсэн. Тэгээд өглөөний цагаар тэр том одоо боссууд нь ирнэ. Ер нь тэгээд өнөөдөр амар бас том өдрүүдийн нэг болох нэ. Одоо ямар ч байсан автобусны буудлын руу явж гин. Би нэг амар сүнс шиг харагдаад байна уу юу? Өчигдөр үсээ угаагаад унтцсан чаа. Амар арцаачч. Миний автобус ирж байна. За би ажил дээр ирсэн байна. Манай нөгөө каунтриг маань цэвэрлэх хүмүүс ирээгүй байна. Одоо би нүрээ будаад хүлээж байхаас сүний харандаануудаас энэ айгуу гоё байдаг. Тэгээ айгуу удаан хэрэглэгддэг. Одоо би энэгээр хөмсгөө будъя. Одоо эхлэх байгаа болохоор ерөөсө гэрэл эднэр хасаагүй байна. Ажил эхлэх байгаа болохоор би хөмсгөө бодно гэж зүгээр нэг хэлбэрт оруулаад. За энэ болохоор шинээр гарсан фаундейшн. Өмнө та нар миний влогийг үзчихсэн бол харж ирсэн баг тий. Би болохоор өнөөдөр арай цагаан өнгөтгөөд тэгээд яа гэж бодож байна. Контра сайн тавья гэж бодож байна. Манай шинэ бронзо миний бүтээрээ туршиж үзье. Би болохоор энэ 3 номерын төрхий 8 гоё ингээд юм зөөлхөн бүтэцтэй. Гэрэлгүй болохоор нэг сайн харагдахгүй байна тий. За дараа нь болохоор энэ манай шинээр гарсан хайлайтер байгаа. Ийм гоё өнгөнүүдтэй. Тэгээд энийг бүгдээрээ туршиж үзье. Ягааны хацар өнгөлөгчийг ингээд энэ хэсгээрээ тавиад. Тэр өнгө нь бас амар гоё байсан. Энийг болохоор ингэж тавиад, нэг хамарны хуурд ингэж тавиад. За өглөөний мэнд би одоо ажилдаа явах гээд нүрээ будж байна. Өчигдөр дэлцтэй болсон манай визитер өөр Францын төв офисоос нь та нартай хүмүүс ирсэн гэж хэлсэн шүү дээ тий. Тэгээд
ер нь бол амар олон бүхтэй одоо том боссууд ярьсан. Гэхдээ амжилттай болсон. Та нартай нэрээ ажлынхаа менежер болсон гэдгээ бас ерөөсөө хэлээгүй юм байна. Тэгээд ажил дээр яг аль биесээр менежер болсон. Тэгээд энэ мөчийг ер нь бол бас айгүй удаан хүлээсэн миний мөчүүдийн өмнөг баггүй юу. Манай ажил ер нь бол яг Австралийн хамгийн том салбар нь байгаа. Тэгээд яг хотын төвд яг хамгийн том head office-ийн хажууд байдаг David Jones, Elizabeth Street гэдэг хамгийн том салбаруудын яг flagship одоо Dior-ын салбаруудын нэг хамгийн мөнгө олдог салбаруудын нэг болохоор манай ажил нь байгаа. Тэгээ манай ажил ер нь бол 20-30 хүн ер нь бол ажилдаг. Тэгээ 3 менежер гэдэг баггүй юу. Тэгээд нэг нь болохоор 2 ийм тусдаа каунтертай. Тэгээ ингээ 2 тусдаа каунтерын менежер хоорондоо ингээ нэг нэгнийгаа байхгүйд ингээ ажилтгүй өдрөө нэг нэгнийхээ ажлыг одоо ингээ хариуцаж авч хийдэг. 2 менежер байдаг. Тэгээ том нөгөө каунтер болохоор за тэгээд дараа нь болохоор assistant manager гэж байдаг байхгүй юу. Тэгээд assistant manager нь болохоор одоо тэр 2 менежертэй туслах үүрэгтэй. Одоогор болохоор манай каунтер дээр ямар ч менежер байхгүй. Би ингээ бүх юмнуудаа ганцаараа хийж байгаа байхгүй. Одоо ер нь бол дахиад дараагийн менежерээ хайж байгаа. Би болохоор анх 1 жил гарны өмнө намайг одоо манай нөгөө 2 менежер маань нэг нь assistant manager болох уу гэж одоо асууж исэн. Тэгээд тэр үед бол болох гэсэн боловч нөгөө визний асуудлаас болоод яг тэр боломжоо алдсан. Тэгээ виза гарахыг хүлээгээд виз хэрвээ гарах юм бол би ер нь бол өөрийгөө assistant manager болно гэж бодсон байсан байхгүй юу. Угаасаа шууд тэгэл амар том боллыг гэж юусоо бодохгүйгээр багаас нь эхлээд туслах менежер болж байгаа. Дараа нь тэгээд гайгүй томрыг гэж бодсон байсан. Дэшээ ахийг гэж бодсон байсан. Тэгсэн чинь манай хамгийн том одоо яг менежер надаас шууд counter manager болох уу гэсэн санал ирээд промошн ирээд тэгээд намайг шууд counter manager болгоцсон. Би бүр ингээ итгэж өгөхгүй ингээд ваа бас ингээд юм болох хэвээр юм ингээд айгу болтгоороо болдсон байх гэж бодоод ямар ч байсан амар их үүрэг хариуцлагатай одоо ингээ бүх юмнуудыг хийн. Би ч өмнө болохоор сейлдээ ингээд хамгийн сайн нь ер нь бол оюутан бижиж 24 цаг ажилладаг 3 өдөр ажилтсан бижиж хамгийн одоо их бест селлер топ селлер нь байсан. Өмнөх 3 жилийн хугацаанд хамгийн хичээж ажилласан. Тэгээ бүх зүйл дээр ингээд өөрийгөө ер нь бол би харуулсан. Тэгээд хизээч ингээд одоо би дээшээ доошоо биш ингээд яг л нэг хэвийн дандаа ингээд одоо ажилтдаг өдрүүдэд бүх чадлаараа ингээд хичээдэг байсан болохоор бас тэр юмнууд нь ингээд бас хэрэг болсон юм болов уу гэж боддог. Тэгтээ би болохоор ерөөсөө монголчууд хүмүүсээ харахаар монголчуудаа харахаар юм шахаж ерөөсөө чаддгүй. За юм авъя гэхээр нөө зүгээрээ тэгээл боломжтой болохоор авахгүй дөө ингээ сампл аваа тушаад үзгээл ер нь тэгдэг. Тэгээд гадаад хүмүүс дээр болохоор яг л тий за тэр гоё энэ гоё тэрийг аваа гэл ер нь бол тийм скилээ ер нь бол гадаад хүмүүс дээр гаргадаг байхгүй. Тэгээ монголчууд дээр болохоор өө тэгээд бодож байгаа болоо гэл нэг тэгж чаддгүй. Тэгээд угаасаа дам монголчуудаа зөвхөн сейл хийгээд ахаар чам угаасаа за энэ угаасаа монгол хүмүүстэй л юм зарж бодох юм байна гэж бодно шүү дээ. Тийм болохоор өнгөрсөн 3 жилийн хугацаанд бол ерөөсөө тэгж монголчуудаасаа бол мөнгө төгрөгнийг олж харж байгаагүй. Дандаа тэгэл яг өөрийн гэсэн миний их клиентууд болохоор дандаа яг гадаад хүмүүс тийм одоо яг өөрийнхөө VIP гэсэн тийм клиентуудыг үүсгэж чадсан. Тэгээд одоо яг манай нөгөө өмнө олон жил болж исэн манай ивент болох гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр ивент маань одоо ингээ бүх юм миний толгой дээр ирсэн. Тэр ивенттэй хүмүүсээ бүрдүүлэх ёстой, ажилчдаа ингээд букингт нь туслах ёстой гэл ер нь бол одоо би өөрөө зөвхөн ингээ сейл хийхээсээ илүү бүх ажилчтай хариуцаад тэгээд дээрээс нь айгүй их митингүүдтэй дараачийн одоо бизнесийн төлөвлөгөө юу гэд ер нь арай илүү одоо том одоо менежертэйгээ ингээд head office-тойгоо харьцах team role дээр очсон. Зөвхөн одоо өмнөх шиг за би sale хийн гэсэн team role биш. Тэгээд ер нь бол айгүй том үүрэг хариуцлагатай байгаа. Тэгээд би болохоор энийг одоо Австралид одоо миний өөрийнхөө карьерийг эхэлж байгаа гэж бодож байгаа. Одоо ингээд нэг менежерийн тайтл авч гарч ин тэгэл энэ чинь ер нь бол цаашдаа менежер өөр одоо ямар ч одоо мэргэжлэрээ ажилласан ч гэсэн тийм боломжтой байх
гэж харж байгаа. Тэгээд айгу өөрөөрөө бас бахархаж байгаа, бас айгу баяртай байгаа. Тэгээ бас нэг юм айцтай, баяртай гэсэн юм хоёрын дунд л байна. Гэхдээ миний одоо нэг гол тийм зам болохоор ерөөс юмнаас тийм айдгүй тэгэл за ямар амт угаасаа чаддээ штэ, угаасаа болно гэдэг ч байгаа байхгүй тий. Тэгээд тэр нь ч гэсэн одоо ингээд амар нөлөөсөн юм шиг санагдчих. Манай яг нөгөө head office-ийн манай менежер болохоор дэлгүүрийг хариуцдаг менежер болохоор вау чи өөр амар зөрөгтэй юм а гэдэг юм бол манай ажлынхаа хүмүүс ер нь бол амар мэддэг. Хүн ер нь зөрөгтэй байхад айгу зүгээр шүү. Юунаас ч битээ айж агаараа гэж би та нартай хэлмээр байна. Угаасаа тэгэл хүнд ямар ч үе тохиолдно тий. Тэр үед тэгэл юунд ч бэлтгэлтэй зөрөгтэй байгаарэ. Тэгээд би штэ нэг юм амар та нартай бас хэлмээр санагдсан. Та нар тийм нөгөө манифест гэл одоо амар юмнууд яваад байгаа штэ тий. Би болохоор ингэж боддог байхгүй юу? Би ер нь бол амар тэгж нэг амар юм ингээ ботоод бэдгүү. Одоо он гарахад л жилийн яг тэр жилийнхаа юмнуудыг бичээд тэгээд нөгөө би өдрийн тэмдэглэл ер нь бол хөтэлдэг. Тэгэхээр ингээд яг сар-сартаа энэ сарын маань зорилго юу нэг хийх юм маань юу ингээд юмнуудаа ер нь биччихээд тэрийгээ тэгээд дотроо ингээд байнга ингээд бодоол ингээд шаналаад идэггүй ингээд хайчдаг байхгүй юу? Тэгээд би ер нь бол өөрийгөө тэгэж дугаас айгүй өдөр тутмаараа өнөө маргааш амьдрдаг хүн юм байна гэж бодсон. Одоо өнөөдөр л надад өгсөн байгаа юм чи өнөөдрөө л яг гоё жаргалтаа. За яг өнөөдөр хийн гэсэн юмнуудаа хийгээл яг ирээдүгийнхэн төлөө ирээдүйд одоо яах бол тэр гэд тийм юм санаа зовхгүйгээр яг ингээд өдрийнхөө зорилгоор өдрөө гоё ингээд өнгөрөөгөөд тархиа ингээд сул байлгагаар сэтгэл санаагаа ингээд сул байлгагаар нэрээ надад тэр нь айгу стресс багтай юм шиг санагддээ ш. Тэгээд яг жилийнхаа юуг бол зорилгыг бол биччихэн яг ямар төлөвлөгөөтэй яах гэж байгаагаа бол мэдж байгаа. Тэгээд тэрийг одоо байнга бодоод байх биш те. Тэгэл угаасаа нэг дотроо одоо яг миний зорилго тийм шүү тийм гэж бодчихонгууд угаасаа ингээд нэг миний юмнууд биелсэн байдаг айгүй хөөрхөн азтай. Тэгэхгүй одоо би зорилготой хүрэхин төлөө гэл өдөр болгоо ингээд яг зорилгоо бодоол тэр зорилгоо бодоол яг өнөөдөр яг одоо байгаа цаг хугацаанд аз жаргалтай байхгүй болохоор ч муухай штэ тийм болохоор өнөө маргааштай амьдрахаар ер нь бол арай илүү стресс багтай юм шиг санагдгаа. Та нар бас тэр аргыг туршаад үзээрэй. За тийм би одоо нүрэ бутаа ажилдаа явах чинь менежер болсон чинь бас ажлын цаг ихсэн. Ажил дээрээ нөгөө менежер чинь заавал full time-аар ажиллах хэрэгтэй 4-5 өдөр ажил дээрээ байх ёстой байгаа. Тэгээ миний бас нэрээ нэг гоё юм uniform маань өөрчлөгдсөн. Бусад ажилчдаасаа өөр uniform өмсөн. Тэгээ би бас uniform-даа нэрээ айгүй happy байгаа. Тэг би амар тэгж бодож байгаа байхгүй юу. За одооноос ингээ влогуудаа хийгээл. Гэтэ дандаа тэгж та нарт хэлтийм дөө. Тэгтээ одооноос weekly влогуудаа хийж эхлэмээр байна. Нэг ингээд камернаас хүндэрөөд яхаар би юу ч ярих юм гээл. Миний амьдрал яг л хэвэн байгаа шүү дээ. Юу ч ярих юм гэж байгаа. Тэгж мэгэж боддог болсон мөлий. Тэнгүүд амир хөөрхөн манай миний одоо байнга үздэг хүмүүс байна. Хүүе яасан бэ? Зүгээрөө влого хийгээч гэд дандаа амир хөөрхөн над руу бичиж санаа зовдөг. Тийм хүмүүсийн нэрээ үнэхээр их баярлагдав шүү. Намайг ямар ч үед ингээд влого хизээж харахгүй хийгээд гараад ирэхэд дандаа ингээд үзээл хөөрхөн гой комент хийгээл юм бичээл санжидаг хүмүүстэй баярлж идэг шүү. За тэгээд дээрээс нь энэ влогоор бүр амар юмнуудаа гоё ярьж ин та нартайгаа уулзсан болохоор тэгээд дээрээс нь би хамгийн сүүлд Японы влог бол хийсэн шүү дээ. Япон явж ирчихэл ер нь бол яг энэ менежерийн болох юмнууд ингээд амар хурдан явагдсан. Одоо мастер класс яачвал тэгээд мастер класс дээр нэрээ ягаад одоо миний энэ влогийг Сиднейгээс үзэж байгаа хүмүүс байвал одоо тэгтээ энэ влогийг хийхээр чинь бараг л өдрүүд нь дүүрсэн байх хаа да. Тэгээд би тэгтээ энэ влогоо энэ 7 хоногт чадвал эдитлээд хий гэж бодож байна. Тэгээд харж байгаа хүмүүс байвал нэрээ 4 сараас 13-ны хооронд 4 өдрийн тийм ивент болно. Тэгээд харж байгаа хүмүүс байвал сонирхож байгаа хүмүүс байвал нэрээ над руу бичээрэй.
одоо нэг хэдхэн судал үлдсэн байгаа. Тэр эднэрийг үлдсэн. Тэгээ ойр скин кемээр Dior-ын юм авъя гэж бодож байгаа хүмүүст байвал бичээрэй. Монголд бас нэрээ надаа нэг ганц 2 3 билон Dior-ын уснууд байгаа. Бас нэр авахар хүмүүст нь байвал бичээрэй гэж хэлье. Энэ крем нэр амар гоё крем. Энэ Prestige крем. Энэ болохоор манай хөшөрлөлтийн эсрэг серум орцсон крем баггүй. Тэг ингээ арсыг өргөж өгдөг яг юм крем клээсээ илүү нүүрний одоо серум өргөж байгаа юм шиг тийм мэдрэмж өгдөг. Тэнгүүтээ хөө даралт эднэр амар сайн одоо ингээд нүүр мүрийг ингээд арсыг өргөж өгдөг ийм крем байгаа. Энэ кремийг тэгээ монголчууд бас хөөрхөн мэддэм билээ тий. Тэгээ би болохоор энэ кремийг түрхэх амар туртай. Ерөөсөө гоё удаан тогтцтой. Тэгээд гоё серумтай болохоор амар гоё. Ингийн natural харагдаад идэв. Би өнөөдөр энэ кремийг түрхсэн байна. За өнөөдөр ингээд гоё та нартайгаа ярьсан влог байна уу? Одоо тэгэл ямар ч хамаагүй юу ч хамаагүй тэгэл влог гоё хийгээл явмаар байна. 7 хоног болохоо нүүд өнгөр буцчих. Ийм липтийн дээр дотрон будаад нөрний хатагнаас юусоо ямар ч өөр брэнд юм байхгүй. Ерөөсөө л бүгд Dior. Нэрээ бодоод дуусчихсан. Одоо ажиллаа явъя. Мачагаа уучаад